Өнөөдрийн хоол нь Coca-Cola chicken. За оливын тосноос баг зэрэг хийгээд бүр халахаас нь өмнө энэ чинь дахианы махнуудаа хийн. Дахианы ямар ч махаар хийж болно. Жижиг мөч, эсвэл цул мах, ясгүй мах аль нь ч хийж болно. За одоо тос маань ингээ хадаад хэлсэн. За мах юм чинь мэдээж өмнөх хоолны жорууд шиг 2 минутанд, 3 минут, 5 минутанд болохгүй. Мах учраас тодорхой хэмжээний хугацааг шаардна. Плитгээ бол ингээд хамгийн их гал дээрнэ. Тэгээ энэ нь олон янзын юу ерөөсөө шаардлагагүй. Олон янзын амтлагч хэрэггүй. Сармис чихгүй юу? За ингээ маха болгон тий. Тий. За одоо ингээ маха болохыг хүлээгээд. За дахианы мах маань ерөнхийдөө бусад махыг болоход арай хурдан болдог. Гэхдээ мах юм чинь сайн болгоороо яарах хэрэггүй шүү. За дахианы маха хоёр талаас нь шараад гоё борлуулаарай. Тэгээд өнөөдрийн хоолны үндсэн гол жорны Coca-Cola амтлагч нь Coca-Cola ундаа. За ингээд тосын шүүгээд авчна. Түрүү нөө маха шарахтаа жоохон тос хийсэн шүү дээ. Тэгээд тэр тосоо шүүгээд аваарай. За тосоо авчаад тэгээд дараа нь Coca-Cola-гоо хийн. Галыг нь бол солихгүй. Гал бол хിവэрээ л ингэ байж байна. Вау, нараа хөөсрөд. Гоё харагдаж байна. За одоо цагаангаа хийж байгаа. Тавсыг уу? Үгүй. Тавсыг юм уу? За. За өнөөдрийн энэ Coca-Cola chicken гэдэг хоолнд бол олон төрлийн амтлагч авахгүй. Энэ хамгийн гол үндсэн амтлагч нь бол цагаангаа байгаа шүү. За юу. Тэгээд цагаангаа соёо соус тий. Жохон соёо соуснаас өнгө оруулж гин. Тийм ихийг биш, жоохон тусаагаал хадаа нэг иймэрхүү маягтайгаар ингэ хийчээр. Цуу хийд юм уу бас? Жоохон. Цуу юм уу юу юм? Цуу. Цуу. Наш харуултаа минь хоор. Юуг энэ харуулаа? Юуш ба. Wine vinegar тий? Юуш хана vinegar. За ямар ч хамаагүй vinegar, цагаан цуу юм уу тий? Тэрүүнээсээ зүгээр жоохон хийхэд болно. Манад бол ийм юм white wine vinegar байна. Танаа гэрт ямар вэ? Тэрүүгээрээ л хийчих тий. За өнөөдрийн хоол ингээд будаатай Coca-Cola chicken маань бэлэн боллоо. Энэ үнэхээр амттай.